За бүгдээрэнд нь өдрийн минь төргий. За амжилттайгаар энэхүү 30 өдрийг үргэлжлүүлж дүгнэлтээ ихэд хүрсэн та бүхэндээ бас би маш их баяртай байна. Яагаад гэвэл нэг хүнд ч гэсэн зөв үгийг, нэг хүнд ч гэсэн сайхан мэдээллийг түгээхийн тулд зорж нөгөө судалж явдаг хүн баггүй би өөрөө. За би бол одоо Эрдэнэтийн хөдөө аж ахуйн институтын багш хүн. За үндсэн мэргэжил эдийн засагч. За тэгээ бизнес удирдлагын бакалавр харилцаа тал руу магистр хамгаалсан. За тэгээ уран газар тариалан ингээд чиглэлээр мэргэжиж байгаа. Би энерг одоо ингээд бяцлал даад ганцхан сонирхож судалж байгаа юм багш хүн байгаамаа. За тэгээд өнөөдөр та бүхэн маань бяцлал гэхээр яг ингээд нөгөө гадны өнцгөөс харахад бүгд л хүлээлттэй байна л да тий. За ингэж сууж байгаа. Тэгээд тэгвэл яг бид нар бяцлахын тулд хамгийн түрүүнд та нар тардаад байгаа юм махан би юунаас бүтдэм бэ гэдэг. За тэгвэл хүн та юунаас бүтдвэ? Яс ус надад л махан би. Махан би тийм ээ. За хамгийн ихтэй сүнсэн бэ буюу сэтгэл. Хүн сэтгэлээс бүтэн тийм ээ. Хүн сэтгэлийн амьд. За тэгвэл дараагийнх нь махан би буюу нөгөө яс ус арьсж байгаа. За яагаад стресстэй байгаа вэ? Яагаад тийм сэтгэл санаанд стресс үүсэж байгаа тийм ээ? Энийг үүсгэж байгаа юм зүйл бол таны оюун бодолтойгоо нөгөө нэг эдрэгт олон бодол тэгээд яг нь ажил амьдрал ингээд амьдралын тойрог буюу амьдралаар ч махан юм. За тэгвэл махан би яагаад өвдөх вэ? Махан би яагаад өвддөг вэ? Яагаад толгой өвдөж байгаа? Яагаад гиз өвдөж байгаа тийм ээ? Энэ ерөөсөө сэтгэлтэй холбоотой байхгүй юу? Бид нар ингэдэг шүү дээ. Хин нэг сансан баг. Битгэртлийн санаа тийм ээ? Илгийн өвдөлт саналаа. Хин нэгний санах юм бол илэг өвддөг байна. Гих мэтчлэн сэтгэл бие хоёр хоорондоо нэг толгойтой нэг нэгийгээ тижээдэг энэ процесс байх юм тийм үү? За энэ хараа амралт гэдэг зөвхөн бие доногдох зүйл биш ээ. Таны оюун санаа ч гэсэндээ амрах хэрэгтэй. Хүмүүс ингэдэг шүү дээ. За шүн удаад өглөө босгож ерөөсөө амраагүй юм шиг босч ирлээ. Энд чи яах вэ гэхээр нөгөө сэтгэлийнхэн дотор байгаа олон амьдралогийг зэгцлээгүй учраас таны сэтгэл оюун санаа амрахгүй юм гэсэн үг байна. За тэгвэл сэтгэл санааг амгалан болгох хэрэгтэй юм байна тийм ээ. За түүний тулаараа сэтгэл амгалан бол амьдрал төвшин болох гэдэг. За энийг амгалан бид нэр хаанаас ирж чаддаг вэ? За нөгөө дуртай зүйлсээ тийм ээ. Сакс тоглох, боловол тоглох гэдэг юм уу? Тэнгүүлээ уулан далгах ном унших. Хүн бүрийн сонирхол өөр өөрийнхөө өнцгөр нөгөө амар амгалан хайж байдаг. За үүний нэгэн тэгвэл бясалгал юм байна. За бясалгал гэдэг бол анхан шатны утгаараа сэтгэлгийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай байна. Сэтгэлгээний л хөгжил юм байна шүү дээ бясалгал чинь. За энэ бол яг нь анхан шатны утгаараа шүү. За харин дэлхийн нийт болохоор яг бясалгал гэдгийг тогтоочоогүй байна. За энэ ямар нэгэн зүйлийн тухай бодож бясалгах гэсэн утгатай юм байх нь тийм ээ. За яста нэр ингэж тасрыдаа гэсэн бодолтой. За тэгвэл бясалгал гэдэг нөгөө зүйлээ чи ерөнхий утгаар нь хоёр ангилаад байдаг байна. За нэгдүгээр нь тусгай газар очиж бясалгах гэж. За бид яг ярьж шин тийм ээ. Нөгөө гээрсэн хүмүүс бол агууд очдог байна, нуул хаданд очдог байна. За бид хэд болохоор тусгай зориултын өрөөнд те нэг гоё гэрэл гэсэн өрөөнд нэг гоё гуц шидлээ, лаасаа гоё таатай хөгжим сонслоо инглээ те. Энэ бол бясалгал гэж боддог байна. Энэ бол яг нөгөө нийтлэг шинжээрээ байх нь шүү дээ. За энийг улбалаад бол маш олон бясалгалууд байгаа. Шири байна те. Чинкара байна, крашин бясалгал байна, одоо будда бясалгалч гэдэг юм уу? Маш олон төрөл байгаа. За дараагийнх нь болохоор хүний амьдралд ажил алба буюу өдөр тутамтай холбоотой бясалгал гэж байгаа. Та юу хийж байгаа вэ? Та хаана байгаа вэ? Түүнээсээ улбалаад та ирээд олчих юм бол бясалгал таны хажууд байна. За нэг ёсондоо бол тий хүн тухайн агшинд байгаагаараа байж чадах юм бол бясалгалын мөн чанарыг олж харж чадах нь. За бясалгал хөө хийхээр тий хүн амар тайван болдог гэж. Элдв янзын бодлуудаасаа салдаг гэж. Тэгээ дээрэс нь амар амгалан болдог гэж яах нь өөр энэ кодыг өгчөөд нь шүү дээ. Нөгөө гой газар очиод лаа тавиад гэрэлт ингээд ингэх юм бол би айгүй гой олчихно гэд. Энэ яах нь та
өөрийнхөө тархинд ийм кодыг үүсгэж байгаа гэсэн. Би гэрээ зүйрлж явахдаа яагаад бясалгаж болохгүй гэж. Тооны машин дээр тоогоо бодож явахдаа яагаад бясалгаж болохгүй гэж. Жолооны ард яагаад бясалгаж болохгүй гэж. Болох уу? Болно тийм ээ. За ерөөсө бясалгалын энэ нөгөөд нэг бясалгал гэдэг нэрэнд нь, нэршилд нь нөгөө орчин нөхцөлд бид хэд хүлэгдсэн байгаа гэсэн үг шүү. Энэ хараа нөгөөд нэг гэгэрэл гэдэг зүйлээс чинь холдуулаад байгаа хүчин зүйл бол ерөөсөө л энэ бодлын хүлхээ. Бодлын хүлээс. Энийг аваа ичих юм бол та хэд маань яах нь вэ? Хаанч бясалгаж болох нь байна? Хаанч өнөөх хүсэн гэгэрлээ олж авч болох нь байна. Гэгэрэл гэдэг нөгөө хүмүүс сая ярьж штэ тий. Дээшээ явцсан хүмүүс гэгэрцэн хүмүүс гэх. Гэгэрэл гэдэг чинь ерөөсөө юу гэхлээрэ өөрөөсөө хайж ирж байгаа тэр гэрэл гэгээ аахгүй юу? Та өөрөөсөө нэг гой давууш тий авууштай чанарыг олоод харчлаа. Эн чинь та өөртөө гэгэрлэг өгч байгаа гэсэн. За тэгвэл бясалгал гэдгийг бол ойрхон хийж болохоор олчлаа шүү дээ. Тэгэх юм бол яг одооноос эхлээд бүх зүйлд та яах нь? Бясалгал гэж авч үзэж хандах хэрэгтэй болчих. Орой хараад хоолоо хийхдээ тийм ээ. Йоо өстө ядарч ирчээд гэхгүй. За өнөөдөр юу боллоо гэдэг зүйлийг бодоод тэр зүйлийг үйлдэх юм бол таны нөгөө бодол зэгсэрж эхэлдэг. Хувцас өгч явах та, хувцас угааж явах та, шалаа угааж явах та. Эрэгтэйчүүд маань тийм ээ хүүгүүдтэйгээ тоглож явахдаа ч юм уу, охтуудтай хичээлийн зааж явахдаа ч юм уу. Тархин дотор яах нь бясалгал гэдэг зүйлийг эсрэгээр нь кодлоод өгчих юм бол таны бодол зэгсэрж эхэлнэ гэсэн үг болчих. За тэгээ юу гэж юм. Дээрээс нэмээд хэлэхэд та хаана цагийг илүү их өнгөрөөгд ба. Юунд анхаарлаа илүү төвлөрүүлээд байгаа. Ямар мэдрэмж танд тэ таатай зүйлийг өгөөд байгаа. Энэ зүйлийг яах нь өөрөөсөө л хайгаад байна гэсэн үг. За ингээд ирэхэд нөгөө стресс гэдэг зүйл маань баг багаар хоногдоод ирж байдаг. Санд нийлж байна манайхаа. Гайгүй яаж юм? За тэгээд энэ манай босоо бичих нь бясалгал гэдэг үг тийм ээ. За тэгвэл бясалгал гэдэг үг маань би эс ил гал. Тэгээд нөгөө босоо бичгээ бид нэр айлгах юм бол би шил гал. Нэг юм бодогдож байна. За би эс ил гал гэдэг маань бигээс эс бүрийг ил болгож таних нь гал амин чанарыг өрдөөж яаж гэрэл хийгээд бий болгож өгдөг байна. Та яг ерөөсөө л өөрөөсөө айж эхлэх юм биш. Надад ямар тийм ээ эд эс сэргээж байгаа хүчин зүйл байгаа юм лээ. Түүнийг ил гаргаж ирээд тордож өгч байгаа. Амин чухал чанар чинь. Таны те хамгийн мундаг зүйл нь юу вэ? Тэрийг гаргаж ирнэ гэсэн. За би гэдэг би сэтгэл оюун 3 гэсэн савтаа. Би сэтгэл оюун. Би сэтгэл оюун. Энэ бол яг нь таны сав байх юм байна. Сайн муу хоёр нийлжээд сав буюу сам шимийг бүрдүүлж байна. Тэгвэл надад би сэтгэл оюун 3 гэж байна. Савныхаа чанарыг тийм ээ таних бохирдлуудаа яг нь арилгах, саваа тэлэх ойлгох. Ерөөсөө энэ савн дотор байгаа биеийн бохирдол чи юу вэ? Сэтгэлийн бохирдол чи юу вэ? Оюуны бохирдол чи юу вэ? Энийг ялгаж салах юм бол өнөөх игэрл гэдэг зүйл рүүгээ та нэг алхам ойртож байгаа гэсэн. За тэгэхээр бясалгал гэдэг бол яах нь вэ? Өөртөө байгаа нөгөө биеийнхээ эсэдийг гаргаж ирээд гал болгоод дүрлзүүлэх нь шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бодолч яриад байгаа нь сарнж байна. За би яг ингээд суухчихсан чи юу болоод гал мал төлөх гээд байна гэдэг. За тэгвэл нөгөө би шил гал чинь явсаар хагаад биегээ шалга болчихж байгаа. Биегээ шалга. Одоо ингээд ярьж штэ. Ерөөсөө эгогүй юм байхгүй болчихжээ. Нөгөөд нэг лектор ментор чинь бүгдээрээ л тэ эгоноос салах юм бол өстой нэрээ өөрийн төрхөөрөө байна гэж ярьж байгаа. Би гэдэг эго гэдэг зүйлийг яах вэ гэхээр салахын тулд ерөөсөө шалгах хэрэгтэй. Бид нэр тэ дүн тавихын тулд шалгадаг шүү дээ. Юу шалгаад байгаа? Зөв бурууг нь шалгаад байгаа. Тэгвэл би бигээ шалгахын тулд миний зөв зүйл үү, буруу зүйл үү? Тэрийгэ шалгах хэрэгтэй болж байгаа. За би юунаас амгаланг олж авч чадчихэв.
За би яаж тайвшраад байгаа юм бэ? За би яаж стрессгүй байх вэ гэдэг. За яхан гих мэдчлэн өөрөө өөрийгөө уудлана гэсэн. Танд стресс байвал, танд уур бухимдал байвал, танд асуудал байх юм бол өөрийгөө уудлах хэрэгтэй. За ингээд одоо нэг та хэд тор дүр ингээд ямар ч хамаагүй эзүүлөглөө л дөө. За энд байгаа зүйлсүүдийг яах нь вэ? Цэгцлээ гэд. Тэгэх юм бол тэрийг цэгцлэхийн тулд энэ аимс байна, энэ утас байна ч гэдэм үү тийм ээ. Бидэд гаргаж ирээд уудлаад тэрийг англи ялгана гэдэг маань нөгөө биегээ шалгаж байгаагийн процесс болж байна. Танд стресс байвал өөрөө өөрийнхөө асуудлыг уудлаа гэдэг. Танд ямар нэг юм байвал өөрөө өөрөөсөө асуу гэдэг. Асуусныхаа дараа уудалж гаргаж ирэх. За үүний дараагаар яг хөөрэ Монгол хүний байгалийн соёл гэдэг зүйл ярив. Яагаад гэвэл бясалгал маань өөрөө соёл гэсэн шүү дээ. За байгалаараа боловсрч амьдралаараа ухааждаг хүмүүс бол зөвхөн Монгол хүмүүс. Тийм үү? За байгаль өөрөө яах нь? Уран байх нь, илгэмсэг байх нь, дотносог байх нь. Байгаль хизээч биднээс агаар усаа харамлдаггүй тийм ээ. Бидэнд за миний энэ гол энэнгээр урсгата $1,000 гэж хэлдэггүй. Хамгийн үнцэнтэй хэрнээ хамгийн их үнэгүй зүйл бол яах нь? Бидний байгаль дэлхийн ээж өөрөө ах нь шүү дээ. Байгаль өөрөө ийм илгэмсэг байхад бид нөгөө байгалийн бясалгалыг хийнэ гэд нэг хүнд мөнгө төлж очиа тий. Агаарт ингээд олноороо сууж бясалгадаг. Тэгвэл байгаль хүн өөрөө байгалийн амьд учраас хинч тэрийг зааварлахгүйгээр та өөрийнхөө сонсоод өөрийгөө уудлаас авах юм бол бясалгалыг хийж чадна гэсэн үг шүү. За энэ хүн чи одоо тий соёл руу орлоо. Одоо тэнгуүтээ биелгээл орлоо гэдэг. За нүүдэлчин ард түмнийг төлөвшүүлэх тийм ээ агуу зүйлсийн нэг бол яалтчгүй биелгээ. Одоо ингээд орчин цагт тийм ээ биелгээ ингээ хөгжчөөд хүмүүс биелгээ гэдэг нэг гэж бодож бодлоо. Гэвтэл биелгээ гэдэг зүйл бидний бүр нөгөөд нэг эцэг өвгдийн дээд үед бүр илэн цуланц тийм манай эртний өмнөгт байсан зүйл байгаа болж таалж байгаа байхгүй. За биелгээ бол яг үгээр энерги удирдах сурах хамгийн гол хэмжүүр болж өгч байгаа. За тэгээд биелгээ хийснээр яг үгээр нөгөө сэтгэлийн богшуулыг бид нэр гээ. Оюун санааны богшмолыг гээ. Энергийн богшмолыг гээж өгнө. Тэгээд дээрэс нь эдгээр богшмолууд тийм ээ блокуудыг задалж өгснөөрөө дотоод энерги буюу за түрүүний ярьсан тийм ээ сүнслэг энергиг олгох нь удирдах дээрэс нь сэрэж өгөх нэ. Айгуу сонирхолтой юм болчлаа шүү. За одоо биелгээ хийхээр ингэх юм байна гэд бодож байгаа. Бүгдээрээ биелээ шүү заяа. За дараагийн нэг хүчин зүйл буюу бидний хамгийн том өв соёлуудын нэг болох уртын доо. Энэ өөрөө яах вэ гэхээр маш өргөн хэмжээний квантыг ялгаруулж идэг бахна өөрөөсөө. Тэгэхээр энэ квантыг та бүхэн өөрсдөө гаргаж ирээд ирэхээр нөгөө хүсэл мөрөөдөл, зорилго, огторгой ертөнд тэнгэртэй яах нь өөрөө өөрийгөө буюу оюун цэгмэд гэж энд ийм хүн байгаа шүү гэдгийг тэнгэрт тунхаглаж өгч байна. Үүнийг юугаар дамжуулах вэ гэхээр нөгөө биелгээгээр ингэж дамжуулж өгч идэг гэсэн. Тэгэхээр уртын дугдуулангаа биелгээ хийх юм бол та өөрийгөө таниулж өгч байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр яах нь өнөөх бухшмлуудыг чинь зүгээр сав гэж гаргаж ирэх нь шүү дээ. За ингээд хоёр сэжим. За гурав дахь нь Монгол бичиг. Энэ маань өөрөө энергийг кодолж яах нь та хэдэд хадгалуулж идэв зүйл гэсэн үг. Та хэд боддоо эхлэл явлаа төгсгөл дандаа дээшээ. Өгийн төгсгөлүүд дан дээшээ явж идэв. Эн чинь ерөөсөө нөгөө монгол хүний хямртай холбоотой. Хямр гэдээ ярихаар энэ бурхны юм шиг ярьж байгаа боловч шинжлэх ухааны талаас ярих юм бол нөгөөд нэг орон дэд 3 хүрд гэж байгаа шүү дээ. Нөгөө 7 хүрдний дээд 3 хүрд хүний хямртай холбогддог байна. Лам дээр үзүүллээ. Энэ хүний хямранд ороодчихжээ. Тэгэх юм бол нь ойлгохгүй байгаад л нөгөө 7 хүрд буюу шинжлэх ухааны талаас нь таны энэ чинь ингэччихэнгүүт ойлгож байгаа. Тэгэхээр хямр ингээд холбогдож байгаа гэсэн. Энэ код бол яг үхээр монгол бичгээ бичээл автсан таны энерги төгжигдж байгаа гэсэн үг. За ингээд тийм ээ бүгдээрээ биелгээгээр ингээд нөгөө төлөө гаргаж шидчихлээ. Уртын дуугаараа тамгалчлаа. Араас нь төгжчихсэн. За
доохоор орж ирж байгаа. Өөрийгөө хөглөж дотоод төлөв байдлаа өөрчил давтамж долгион гээлзүүдийг нэмэгдүүлж сурна гэж. Ингээд бүхлөөд төгжсөн юм чи одоо яах нь вэ гэхээр яах нь тэрхэн нь шүү дээ өөрийгөө задлана гэсэн өөрчлөн тесрэн гэсэн үг болчихж байгаа. Танд хэлсэн шүү дээ. Та юу чадаад байгаа нь тэрийг гээд чадахын тулд хамгийн сайн хийхин тулд нөгөө юмнуудаа хийж байгаа кодлоод үгжээ дараа нь ингээрээ бөөм эсрэл явуулна гэсэн үг. За энэ бүхэн нийлээд яах нь нүүдэлчдийн бясалгал байх нь. Монгол түмний бясалгал ерөөсөө энэ дөрвөн хүчин зүйл дээр явж идэг байх нь. Одоо энийг дэлгэрүүлээл ингээд нэг зөвхөн нэг хэсгээр нь яриад хийгээл явж байгаа хүчин зүйл гэсэн. За одоо бүгдээр энэ дээр нөгөө бэлгээг эйнэ. За бүгдээр чөлөөтэй байдлаар зогсъё. За ингэж жаад бүгдээр бэлдээд за яг ингэж зогсож байна шүү бүгдээрээ за ингэж яг ийм байна та. За энэ суудалд юу гэхээр бидний нөгөө өвдөсөд морин дээр ингэж өөрийгөө агсдаг суудал баггүй. Тэгэнгүүтлээ бас нөгөө утгаараа энэ ядуур суул гэж байна. За та гэхдээ хараад ингэж нуруугаа цэхээдгээд ингэ хатаалгаад ингэ хичнээн удаан сохно үзээрэй. Маш хэцүү. Яг ингэж соншоо заяа. За энийг хийхдээ нөгөөд нэг хөдөлгөөн бүр нь яах нь богшинлуудыг чинь гаргаж ирж штэ өнөөхөө. Энэ ингэж.